За номын баяр минь гана. За баярын мэнд. За 35 туудагийн баяр ямар болов өөрийнхөө хувьд ингээд тайзан дээрээс бүхнийг ингээд контролдоод харж ирсэн үнийг. Тэгээ номын баяр ер нь жил ирэх тусам илүү нэг агуулгын хувьд өргөжж байгаа. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр асруудын тоо нэмэгдээд зохиолчдоос гадна нөгөө хөлийн чандаас ном бичиж тойрвдог. За тэрийг хэвлэн нийтлэгт оролцдог одоо продюсер төртөл зориу ирдэг болсон гайхалтай байна. Номын баяр сайхан болж байна. Ойрын хідэн одоо номын баяраар тохиолдог сайхан цаг агаартай номын баяр болж байна. Тэгээд уншигчдад ч гэсэндээ номоод л сууж байгаа зохиолч, уран бүтээлчдэн ч гэсэн маш их баяртайгаар айгу гоё уур амьсгалтайгаар болж байна. Хагасанд хэлхээс айгу таалагдж байна. Тэгээ яг одоо нэг өдөр 5 өдрийн ялгаа ямар байх нь гэдээ маргаашиг бас айгу догдолж анхуутаагаа оролцож байгаа баяр шиг тэгж хүлээж байна. Ерөнхийдөө яг энэ жилийн номын баяр бол илүүтэй одоо тийм нөгөө гадагшаа чиглэсэн үйл ажиллагаанууд тэгээ маш одоо том хөгжлийн одоо Америкийн урдаа барьдаг одоо тэр чинь одоо маш том хэвлэлийн газар агентлаг тий бүр чинь хэвлэлийн бүр агентлаг шүү дээ. Тэгээ тэрний хүмүүс бас ирсэн уулзалт хийсэн. Тэгээд надад энэ дээр бас нэг байгаа аюу гой таалагдсан юм нь болохоор тэр нөгөө нэг зохиолын дөрүүд зурах юг хүүхдийн юм аюу өрхөн босгоцсон байсан. Тайз бол жил ирэх бүр жижигрээд тэрэн дээр нь болж байгаа нөгөө нэг урлагийн тоглолтууд манд багасж байгаа нь эргээд уншигчдад сайнаар нөлөөлж байгаа байх гэж бодож байгаа. Яг л энэ хүмүүс тоглолт үзэхээр биш илүү нөгөө нэг яг зохиолчдтойгоо уулзаад тэдэртэйгээ ярилцах чимээг орчныг хүсэж байгаа учраас тайзан дээр хөтөлбөр илүү нөгөө багасж ирж байгаа нь тэр хүмүүс сайн болсон гэж харагдаж байгаа. Энэ талаараа онцлог харагдлаа. Жил-жилийнхээс сайхан өнгөлөг болж байна. Тэгээ уншигчдын сонголт боловсрол соёл бас сайхан нэмэгдсэн байна. Тийм уншигчдын хувьд ч гэсэн тэгэл ерөнхийдөө номын сонголт ч юм уу аваад явж байгаа тэр номуудыг харахад тэгээ өөрөөсөө бид нартэй ирээд тэр номын талаар ярилцж байгаа тэр зүйлүүд нь ч гэсэн харьцангуй нөгөө боловсрцсан одоо тэгээ хүүхдүүд нөгөө цахимаас ороод хараад ямар ном уншихаа шийддэг болсон. Тэгээ тэр номоо илүүтэй одоо ингэдэг болж юм аахан бас илүүтэй ингээд номын баяр болохоор аавна гэж боддог. Тэгээд яалч номын баярыг өөрөөсөө нөгөө зорж ирдэг. Тийм болсон. Тэгээ одоо энэ уншигчд маань улам л гэгээрээсэ. Сайн байна уу? Ямар гоё юм бэрээ сууж байна? Оо бэлэг. Номын баярын бэлэг. Ном авсан улсууд энэ нөгөө юу яадаг штэ. Хууцаа дардаг. Хууцаа дардаг аа. Манай цогцооч зүгээр ямар огцсон орж ирж байна. Сурвалжлага ингэж хийчихсэн. За байна. Хөтлөгчийн хувьд нөгөө гараад зохиолчтойгоо ярилцахын тулд номыг уншаагүй мэдэхгүй бол ичгэвтер байдалд орно. Тийм учраас нэг өсөндөө тэр хүний номыг уншингаа тэр хүнтэй танилцж байгаа. Давхар энэ өөрөө надад нөгөө ном унших зуршлыг механикаар олгож байгаа нэг тийм давуу тал болчиход байгаа. Тэгэхээр би нөгөө номын баяраа хөтлж байгаагийнх та бүхэнтэйгээ хамтраад одоо бараг 5 орчим жил болсны хүчинд би ч одоо амар тийм ном уншдаг тийм одоо соёлтой байгаагүй. Тэгээ номын соёл төрсөн төрөмс байгууллагынхаа одоо ивэл дор байсны хүчинд ном уншдаг болоод байгаа. Тэрэндээ маш таатай байгаа. Энэ удаа өрөө тэглээд өөдөөгээд одоо зээлийн тойргоос ангиж алхмын тухай буюу зээлийн хурдан төлж дуусгах 10 алхмын тухай бичсэн ном байна. За энэ хүн боор агуу CEO гэдэг ном байна. За энэ ном бол компани үйл ажиллагааг хэрхэн системтэй, бизнесээ хэрхэн системтэй, процессыг нь голдролтод нь оруулах уу, ингэснээрээ компани хэрхэн үргэлжлүүлэх үү гэдгийг одоо зааварлсан гарын авлага ном байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол текстбук үн сурахч бол биш шууд аваад компаниудаа хэрэгжүүлэх бололцоотой, баг дотор хэрэгжүүлэх боломжтой. Номын баяраар тэр нь тойрж амжсан уу та? Амжиг нөө Юунд оролцогчдын хувьд ер нь тойрч чаддсан болов? Оо энэ чинь 1 2 эхний 2 өдөр л амжихгүй шүү дээ. Маргааш тойроо. Тэгээд хүн амтнд нэг суулгаж ийж нэг тойр жилээгээ гаргуул яана гэхээс маш олон шинэ номнууд гарсан сураг байна. Тэгээд номын баяр жилээс жилд маш их өргөн дэлгэр болж байна. Тэр нь бас мэдэгдэж байна. Тойрондоо маргааш. Тэгээд тойрон. Тэгээд За номын баярын минь төрөй. за баярлалаа. Бас ажлын амжилт гэсэн. Харин өөр монголчуудын хувьд бүр айгүй чухалчилж ирж байгаа. Тэгээд айгүй гоё ачаа. ирмээр ингэж жилээ бүр тийм. Энэ манайхаас эрхлэн гардаг сэтгүүл байгаа. Таамшис танилцаарай. Номын баяр ном үзээд тэгээд хүүхдүүдийг баярлуулаад өөрийгөө сурталчлаад байж энэ да. Одоо энийг хүмүүс их хэрэг уншиж байна хүүхдүүд. Хүүхдүүд ер нь бол их үздэг юм байна. Тэгээд хүүхдүүд үзэлтийнхээ хэрээр ингээд сайн сурталчилж ийн гэж бодож байгаа. Номын баяр одоо чамд хэр таалагдж загсаа? Ер нь маш гоё таалагдж байна. Баярлалаа. Баярлалаа, амжилт хүсье. За, танд бас амжилт хүсье. Номын
баярын минь. За баярлалаа. Номын баярын минь төргий. За 35 удаагийн баяр хүртэл одоо ингээд хамт байлаа. Өнөөдөр баярыг та юу гэж дүгнэж байна? Нэг юм тодорхой тоонд хүрчээд байна л да. Тий. Энэ номын баяр яг өнөөдөр ингэж өргөн дэлгэр болж байгаа шигэ ийм болтлоо бас ямар удаан хугацааг туулж ямар хэцүү бэрхийг давж те ямар үл ойлголцлыг туулж яаж уншигчдыг дуудаж ингэж авчирсан баяр вэ гэдэг бас үн цэн бас эндээ байдгаа бидний хувьд. Тэгэхээр зэрэг ер нь нэг 90 оноос хойш ном унших одоо тэрний нэг хүмүүсийн итвэх буураад ихэлсэн тийм үеийг те дахин сэргээж гаргаж ирж өнөөдөр ингэж өргөн дэлгэр номын баяртай болж энэ олон чуулж ингэж номон дурладаг болтлоо. Энэ бүхнийг зохион байгуулахад бол их бас л хугацаа зарж те манай сувдаа манчтай бас чамгүй зүтгэж ингэж номын баяраа үдий зэрэгт хүргэлээ. За баяр бол мэдээж бол маш зохион байгуулалттай болж байгаад нь бол баярлж байна. Тэгээд нөгөө яг юм хөдөлгөөнгөөс болсон чинь хаагуур яваад бусад асруудыг харж чадсангүй. Гэтэ баяртай байна. Ямар ч гэсэн зохион байгуулж өгж байгаа олон саад бэрхшээл байгаа ч гэсэн баяраа ингэж те улам өргөжүүлээд зохион байгуулж өгсөөр баярлаа. Номын ертөнц цахимдаа баярлаа. Гоё. Одоо тэгээд энэ номын баяр гэдэг чинь ерөөсөө номын хорхойтнууд номыг тойрсон энэ хүмүүсийн л баяр шүү дээ тий. Ном уншдаг хүмүүсийн, бичдэг хүмүүсийн, бүтээдэг хүмүүсийн, хайдаг хүмүүсийн. Тэгэд энэ гоё баярыг бидэнд тий үнэхээр өгч чадсан манай сувдаа. Тэгээд дээрээс бид нар бас чадлаараа дэмжиж энэ хүрч байгаа. Тэгээд гоё л байна тий. Гоё байна тий. Үнэхээр гоё байна. Тэгээд сайхан өдөр байна. Энэ жилийн номын баярын хувьд дулаахан сайхан өдрүүд тохиож байна. Энэ Сүхбаатарын талбай маань номон дурлагчдын зүрхээр амьсгалж байна. Гоё. Баярлалаа Сарагч. Дандаа хамт идэх баярлалаа. За тэгээд энэхүү номын баярыг одоо те дандан шивтэр дарга болон түүний багийн гишүүдэд ер нь бол одоо ингээд дүүнер байна шүү дээ нөгөө хар чанддаг дүүнер, харуул хамгаалтын дүүнер те тэгээд юмаа орхиод яваа өглөө ирээрээ гэдэг дүүнер маань за бас нэгэр хог цуглуулаад явж байгаа дүүнер гэх мэт бүхий л оролцож байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Камераар бичлэг хийж байгаа дүүдээ баярлалаа. Ирж биднийгээ эргэж харж байгаа сувдаадаа баярлалаа. Баярлалаа. Бүгдээр хамтаа олон жил ард түмнээ баярлалаа хаа гэж бодож байна. За баярлалаа. Сайн байна уу судалгаа? Сайн байна уу миний хөө? Сувд байна уу? Номын баярыг сувд байна уу? За. Баяр үгүй миний хөө чамд сайхан баяртай бол тэрнийг хэрэгжүүлж байгаа хүүхэд тэглгүй яадаг ах нь одоо их баярлдаг чамд. Монгол улсад ийм нэг сайхан баяр бий болдог сайн байна. Таны яриаг бичээд авчих ингээд. Хүү яах нэ? Яриаг бичээд авчи одоо нэвтрүүлэг болгоод ингээд үлдэх ёстой. За. Ирэх болгонд илүү олон хүн цугладаг болсон байна. Яг нөгөөдгөр айгүй ийм өргөн дэлгэр л болж байна л да. Тэгээ одоо өнгөрсөн намраас хойш өвөлтэй маш урт ингээд өдрүүдийг үдцсэн энэ хүмүүс ч одоо яг нэг хавар өрн цагтаа нааштаад сэтгэл санаач нэг гоё ингээд наашдаг. Тэнгүүт нөгөө хаврын номын баяраа хүмүүс айгүй хүлээсэн байна. Тэгээд эндээ зөвхөн ингээд ном зарах, худалдаалах тэрнээсээ илүүтэйгээр бас нөгөө хүмүүс хоорондоо уулзаад дараагийн нөгөө нэг шинэ бүтээлүүдийн хоорондоо бас ярилцах, шинэ гарсан номнуудаа бас дүгнэж хэлэлцэх тийм тэр тал нь бас яг энэ жил надад айгүй их тийм ажиглагдж байна. Хүмүүс хэзээ цуглаад хаана ямар ном гарч байна уу тэр эндийг мэддэг болсон байна. Гарч байгаа номын нэр төрөл их өссөн байна. Энд одоо бурхан урдаас хүртэл ирээ сууж байна. Тэрний чи юуг нь одоо гад орох вүлээ. Тэрт ном эрдмийн талын хүн байна тэр ухаан заяагаа. Тэгээд өнөөдөр бас өргөн дэлгэр сайхан ном уншдаг болсон байна. За энэ номын баярыг дагаад бас янз бүрийн хэвлэн нийтлэгчид нэмэгдсэн байна. Зохиолчид нэмэгдсэн байна. Орчуулагчид нэмэгдсэн байна. Тэгээд энэ ном гэдэг энэ зүйлийг тойрсон одоо номын эргэн тойрны бүх үйл явдлууд өрнөдөг болсон байна гэд их гоё тийм энэ Сүхбаатарын талбай чинь ерөөсөө цагийн мөнхөд жагсаал цуглаан өсөөлөн хэрүүл тэмцэл ийм болж идэг ийм газар штэ. Тэгэхэд энийг жилдээ нэг 6 хоног хавар намартаа 3 хоног ингээд тийм номоор бэлхааж номоор баярлуулж
ингэж одоо гоё Сүхбаатарын талбайгаас сүлж ядахтаа бас би баяртай байдаг аахгүй юу. Тэгээд энэ миний хувьд энэ жил бас тийм шинэ ном байхгүй л байна л да. Гэсэн ч гэсэн яг энд би байх ёстой гэдэг нэг байх ёстой юм шиг дандаа санагддаг те. Ийм болтол нь ингээд биднийг хөглөж те биднийг энэ хүртэл авч явж энэ номын цагаан гэгээг эх орныхоо зүрхэн дээр татуулж байдаг. Савдадаа баярлалаа. Баярлалаа сарвчаа сайхан хэлж байгаа. Улам хичээх ёстой гэдэг ийм одоо үүрэг даалгавар өгж байгаа юм шиг санагддаг шүү. Аживаа юм чинь эхэлдэг. Тэгээд хүчээ авдаг. Тэгээд бүр улам сайхан болно. Улам олон хамаарахстай болно. Тэр бүх юм одоо чамтай хийгэн ингээд тэр ажилдаа их амжилт гаргаарай гэж өвөн хүсэж байна. Баярлалаа. Чамд баярлалаа миний хүү. Энэ сайхан ажлаа улам сайхан болгоорой. Номын баярыг маш амжилттайгаар олон жилийн турш зохион байгуулж байгаа Савдадаа баярлалаа. Номын ертөнцийнхэндээ баярлалаа. Энэ төгсгөлд бас ганадаа маш их талархтгаа хэлээд ярьцгаана гэсэн. За баярлалаа. Номын соёл ертөнцийн төрийн бас байгууллагадаа ч гэсэн маш их баярлалаа. Ном гэдэг зүйлийн үн цэнийг хүүхэд багчуудад, залуучуудад ойлгуулж байгаа. Энэ бол маш чухал хөрөнгө оруулалт. Би бол танай төрийн бас байгууллага Монгол улсын ирээдүйд маш том өөрчлөлт шинжилтийг авчирж байгаа оюун ухааны талаас нь гэж бол дандаа бодож хүндэлж явдаг. Тэгэхээр танай төрийн бас байгууллага болоод клубийнх нийт сурагч хүүхдүүдэд нь амжилт хүсье. Баярлалаа. 36 дахь удаа номын баяраар уулзъя. За тэгээ баярлалаа манайхаа.